Үзэгч та бүхэн манай нэвтрүүлгийн оролцогчдын нэг цолмон санаж байгаа болов уу? Өмнөх дугаараар өөрийнхөө тухай товчхон танилцуулсан бол энэ удаад бид гэртэн зочилж илүү дэлгэрэнгүй танилцуулах болно. Туулсан зовлон туулж аваа амьдралыг нь сонсохоор энэ турхан биед нь ахадсан ч юм шиг. Хүнийг сэтгэлийн хүч нь авч явдаг юм аа. Тэрэгэнцэр дээр суугаад өнгөрүүлсэн цаг хугацаанд би үүнийг ойлгосон гэж цолмон яриагаа эхэлсэн юм. Одоо түүний яриаг хамтдаа сонсъё. Намайг Цолмон гэдэг 1992 он 3 сарын 20-нд Дорнод аймгийн Баян Түмэн сумд төржсэн. Анх 1999 онд хотод орж ирээд тэгээд эндээ суурьсан байгаа. 2000 онд 42 дор сургууль бэлтгэл ангиас эхлээд орсон. 5 дахь анги хүртлээ 42 дор сургуульд ерөнхий сурсан байгаа. 2004 онд яг ингээ хавраган дагуур үздэг хахад нөгөө тэр үчи чинь би 4 дугаар ангид байсан. Тэгэл манай ангийн хүүхд тараал багшаа энэ дээд Цолмонгийн хавраган дагуур өвдөд гэж хэлдэгсэн. Хавраган дагуур өвдөд ерөөсөө хичээл хийж чадахгүй байна гэл. Тэнгүүл багш аваад л намайг юунд үзүүлээ. Сургуулийн эмчэд үзүүлээл тэнгүүд нь зааснаа хотоотнд л өвдөж чинь гэл нэг тиймэрхүү хэлждэг. Тэгэл эмчтэй өрхийн эмчтэй үзүүлгээ. Тэгээд ерөхий бас тийм амар ингээд давтамжтай бол амар өвддөггүйсэн. Нэг хаяадаа нэг үзүүлээ. Тэгээд ээж дээр нэг яг 2004 оныхоо 100 ядаргаа гэд намайг онцлоод ядаргаанаас л энэ хүүхд чинь ингээд өвдөд байгаа юм ингээд. Тэгээ ядаргаанд онцлогд явгуудаа үзүүлсэн чинь юунд сэрэн цэцэх гэд хүүхдийн сувлал хийдэгсэн. Тэнд нь очиж би нэг 14 хоног хөвтчихсэн. Тэгээд ерөхий тэрэг хийсэхдээ бас зөөр болчихсон. Нэг айх тэр өвддөггүй байсан. Тэгээд дээрэс нь бас нэг юунд үзүүлээд нэг судас ярддаг хоточг. Тэгээд судас ярддаг тэр энд нэг ламд нь очиод ингээд үзүүлсэн чинь миний картыг харж уншингуудаа за энэ охин чинь юутэй юм бэ? Цөс нь өвдөж байгаа юм, бөөр нь өвдөж байгаа юм, юу н хотоод нь өвдөж байгаа юм гэж хэлээд баахан тан өгөөд тэгээд нөгөө тангийн нуугаад яажсан ууцдаг байсан. Тэгээд л 3 сарын үедсэн баха. 3 сарын үед миний баруун хөл ингээд чирэгдэд эхэлсэн байхгүй. Тэгээд юу тоглонгууд, сакс тоглонгууд ерөөсөө шийдэндээ хөрөхө болчихсон. Тэгээд хүүхдүүд ингээд надаа ингээд хальт ингээд хөрөнгүүд болохоор унцдаг. Тэгэл гайхал энэ ямар сони ингэж одоо тэгэл бас л ээжтэй тэр үедээ бас л эмчилгээр явдаг гэсэн болохоор үзүүлэнгүүл одоо ингээ бүр хөлөөч ирээд эхэллээ гэдгсэн чинь наа чинь ийм туранхай ийм юм чинь өндөр юм чинь юу нэ бөөрийн сонолтлаага бөөрийн сонолт наадах чинь альсвал наа чи худлаа яриад байгаа юм шүү гэд эмч намайг загинжсэн. Тэгээд ерөхий яваал би өөрийгөө ерөөсөө яахгүй шүү одоо энэ хөлөө хөдлөхгүй байж болохгүй шүү гэж хөлөө хөдлөх юм бол юу одоо хөдлөхгүй болчихгүй гэж айгаад нэг урд нэг хүүхдийн тоглоомын талбай дээр юм гүдэг юу гэдгсэн. Тэрэн дээр очиж гүүгээл те. Тэгэл найз нартай очиад намайг битэтгэхээр гэх юм бол би айгүй амархан унцгаад байна гэ. Зүг зүгээр явж байгаа л нэг жижигхэн чулуун дээрээс болол бүдрээд унцдаг бүр заримдаа бүр зам дээр унчна. Тэгэл яана машин дээр арилчихыг гэхлээр ээж хүртэл санаа заавал. Эмнэлгээр ингээ явж хахад миний хамгийн том ингээ сэтгэлд авч үлдсэн үг одоо намайг өдөө болтол бас амьлуулж байгаа үг гэх юм бол ээж дээр шинэлгээ өгөөд ямар ч хариу авч чаддаггүй хариугаа олддоггүй. Тэгээд бүр ингээ мэдхгүй одоо тэрэх үедээ би ингээ уйлжсан. Тэгсэн чинь ээж намайг миний хүү ээжтэй хүмүүхдэггүй маа гэдээ хэлжсэн. За хийж гараа. Цолмонгийн бага нас, бусдын л адил, инээд хөөр, эрдэм ном, дуу бүжиг гээд хүүхэд бүрийн туулж өнгөрүүлдэг тэрл жамаар өнгөрсөн. Багын дуул бүжиглэх авьяастай, сонирхолтой тэрээр цэцэрлэг сургуулийн бүхий л урлагийн тоглолт тэмцээнд оролцдог байлаа. 2004 оны наадмаар эгчтэйгээ ахуулсан энэ зураг түүний хөл дээрээ зогсож ахуулсан сүүлийн зураг. Яг 2005 оны 5 сарын 20-ны өдөр ирсэн баха тэр өдөр яг миний ингээд доош нөө бүр 100% цугнаасаа доошоо 100% мэдээ алдалтай өгөөд
Тэгээд юунд өгчсэн. Их нэлхаст очиж хэвтчихсэн. Тэгээ их нэлхаст очиж хэвтгэхэд юун дээр болохоор их нэлхаст очиж хэвтээд болохоор нөгөө 32 дугаар маягт гээд тэр үед авдаг гэсэн. Тэгээ тийм маягт энтерч байхгүйсэн чинь хин болроо эмч гээд эмчээсэн тэр үед тэр эмч маш сайн ерөхий ингээд намайг ингээд хүлээж аваа. За энэ охиныг авалгүй яах вэ? Ийм хүнд юу болцсон байгаа юм чинь тэгээд тэгээ шууд хүлээж авч ирсэн. Тэгээд 7 хоногийн дотор шинжилгээ тодруулах юмд явбал хавдар судал дээр очсон чинь бас буруу онцлогдоод нурууны зураг авахулсан чинь бүр арцгаараа хавдартай байна гэж ээжд хэлсэн гэсэн. Тэгээ 3 дахь эмнэлэг дээр нөгөө зураг очиод үзүүлсэн чинь энд ямар ч тийм хавдар алгаа эрүүл газар байна. Нууснаас нус авч үзье гэд. Тэгээд нууснаас нус авч үзээд за ерөөхийн энэ зурган дээр болохоор 7-8 төр үе дээр хавдартай ах шиг байна. Норон дээр хавдар болохоор энэ болохоор 3 хоногийн дотор босчихно. Чамд бол ямар ч аюулгүй гэд тэгж хэлжсэн. Тэгээ хүлээж 21 хоногийн дараа хаяг хагалгаанд ороход өглөө 8:30-аас орой өглөө 8:30-аас өглөөний 9 цаг 30 минутын дотор л хагалгаанд орчихно гэж хэлжсэн. Тэгэл ерөөхдөө сэрсэн чинь орой бүр 7 цаг болчихсон байсан. Тэгээд юу болсон яасан гэд гисэн чинь чиний хаагуулга хүнд байсан. Бүр нугсан дотроосоо хавдартай байсан. Тэр үедээ яхаа тэгэл ээж маань өсвөр минь шүлжиж өгөөл за миний охин зүгээрээ сэтгэл тайван ороорой гэж хэлжсэн. Тэгээд ерөөхий бүр ингээд 7-8 эртгээр үеийнх нь юуг нь одоо сэртэнгийн хусаад тэгэнгүүтээ нугснаас нь хавдар авсан юм билээ. Тэгээд одоо хүртэл ерөөхий бол нэг баг саг мэдээ одоо ерөөхий барихад бол ингээд мэдээтэй мөртлөө өөрөө ингээд алхах чадахгүй удирдах чадахгүй ямар ч гэсэн тэр хугацаанд болохоор эмчнэр тэгж хэлжсэн доош ногоо ямар ч мэдээ орохгүй ингээд нугснаасаа ингээд хавдар авсан учраас хоргүй гэж ерөөхий байдгүй маа хортой талтай шүү гэж хэлжсэн. Тэгээд энэ одоо витамин одоо зүү тавих ч юм уу ямар нэгэн хүчтэй эмчилгээг бол хийж болохгүй. Тийм эмчилгээг хийх юм бол хавдар дахиж ургах магадaltaй учраас ерөөхдөө болохгүй шүү гэж анхааруулжсэн. Тэгээд тэр хооронд болохоор ээж маань ингээл бүр ажилласаа гараад надад ингээ барай хийгээд ерөөхий ингээд бүр ингээ нөгөө бүр анх ингээд нөгөө одоо нэг ясны мэдхгүй одоо барай гэж зинхээ сайн мэдхгүй тийм үдэж хахад миний бүр ингээ өдөг бүр хоёр дотгошногоо эргээд бөөрийн үйл ажиллагаа зогсоод эхэлт юм байлээ. Доошноо ямар ч өнгөхгүй шээс гаргаад чих юм тий. Тиймэрхүү байдалд ороосоо ээж бүр ажилласаа гараад надад бүр өдөр болгон барай хийгээд ерөөхий ээжийнхаа хүчээр өдөө олтол явж байгаа юм болоо. Ээж маань ингэж намайг барайгүйсэн бол миний хөл юм болохгүй тий. Бүр хатаад иргэчихсэн бүр шүрмснээ татах тийм л байсан байх гэж боддгийн. Тэгээ яг эмчээ хэлснээр ингээд тэр чигт орчихсон байсан бол миний хувьд бас л тий нэлээд хүнд байхсан байх л гэж боддгийг. Бас хүний сэтгэлийн одоо чин төвчээр гэж яддаг те хүнд өгж байгаа ухаажлыг бас л гэр бүлээс л өгж байгаа үнэхээр тийм ухааныг манай гэр бүл ахын өгсөн болов уу гэж боддог шүү дээ. Амьдрал нь багасаа хэцүү ингээл хүүтэн найтанд ганцаараа ээж байх үе байна, байхгүй байна. Аав нь ч гэсэн эгч нь ч гэсэн ингээл хичээлдээ ажилтаа үед ганцаараа л хүүтэн найтанд явж л байдаг. Тэгэл унтсан ч анх хоолой өртөн айгүй хэцүү байдаг байсан шүү дээ. Дөнгөж тэрнтэй болно. Памперс гэл юм хэрэглэдэг болох үед юмаа чадахгүй, хөдөлгөөн байхгүй, ер нь их биеийг мдэггүй байхад бол тэгэл өөрөө бүтээх хийх гээл эхлээл зүтэргээл уйлдаг, шантардаг үе байсан ч гэсэн бидний харахаар хизээж тэр зовлонгоо нэг ярьдаггүй дандаа энийг л баярлдаг учраас бид нэр ер нь очиж баян баярлуулад сэтгэлийн дэм өгөөд автсан манай цам илүү сайн амжилт олж явдаг. Сэтгэл гэдэг ямар агуу бас хүчтэй байдгийг цолмон харууллаа. Түүнд энийг сэтгэлийн хүчийг ээж нь, эгч нь, гэр бүл, найз нөхд нь өгсөн юм. Тэднийхээ итгэлийг алдалгүй амьдрал өөд, ирээдүйн өөд цолмон зүтгэж явна. Хүн хөл дээрээ босч чадахгүй байж болно. Гэхдээ сэтгэлээрээ л босхон чухал. Миний бодол хараа шуушиг дүүлэн нисгсэн. Харсан зүгрүгээ нисэн одгсон. Хайр халамжийг хүснээрээ авахсан. Харуусал гүнгийг мартан дүлгсэн. Дуулан жиргээ дудхраах өгсөн. Дүүлэн нисээ зовлонгоо мартгсан. Дэваачин мэт мөрөөдөн хөвгсөн. Дэвэн дэлхийг тойрон нисгсэн. Торонд хоригдсон шуухаа шиг тэрэгзэр дээр суусан миний бие. Тойрон эргэлтгийг хүссэн шуухаа шиг тогтворгүй болсон миний сэтгэл.
тэрэнцэр дээр суутандаа харамсгүй. Тэрл үд жаргал зовлон ялгаж сурсан. Хүний дор орохгүй би, хүслээ би мартахгүй. Хөл дээрээ босно гэсэн сэтгэлээ хэвээр нь байлгана. Хөгжилтэй бодлоор зүрхээ би яргаднаа. Хөөхий гэж намайг бүр өвдөө. Хөл дээрээ босчил тараа. Өөрийгөө нэг миний орон тавиад үзтээ. Өчүүхэн бодол чинь өөрчлөгччил тараа. Өнгөс сэгээ сэтгэлээ минь хардаа. Өчнөө мөрөөдлөөр дүүрэн байгаа. Өөрөө орж гарч чадахгүй ч гэлээ. Сэтгэлээ минь нууж харж чадахгүй. Сэмхэн би уйлдагч гэлээ. Сэтгэлээ аргадан мөрөөдөн судаг. Сайхан гимээр санагдаж байна. Саарл амьдралд алхаж явахдаа юу ч мэдэхгүй тэнийг байжээ. Юунд санаа зовнохгүй инээж авчээ. Бурхан намайг шалгаж байгаа байх. Буруу хийснийг минь ухааруулах гэсэн байх. Бурханаас би яагаад гэж асуухгүй. Буцаагаад надад жаргал бэлгэлэх гэсэн байх. Босох хүртлээр сэтгэлийн чанарыг хүлээнэ. Босхгүй гэж дотроо би бодохгүй. Энэ миний бодол. Би бусдын адил хөл дээрээ алхаад явж чадахгүй байлаа гэд хүсэл мөрөөдөл орхиогүй. Сэтгэл минь хүслээрээ жигүүрлэж мөрөөдөлтөө тэмүүлж байхад боломж заавал гарч ирнэ гэдэгт би итгэдэг. Хөгжлийн бэрхшээл гэдэг ойлголт хөл гар бие эрхтэнд минь л байгаа болохоос биш. Миний сэтгэл хүсэл мөрөөдөлд бэрхшээл огтхон ч байхгүй. Цолмон ийм л сэтгэлийн хүч амьдралын хатуужилтай бүсгүй. Тэр мөрөөдлөө биелүүлэх боломжийг зүгээр нэг хүлээж суугаагүй. Өөрийгөө хөгжүүлж мөрөөдөлтөө хүрч болох бүхий л гарцыг эргэлхийлж хайж судалсан юм. Миний хувьд болохоор бүжигдөө гэдэг бол үнэхээр яг ингээд салшгүй. Би бүр ингээд жоохон бахта ямар ч ая байсан хамаагүй, зохиолын дуу байна уу, тэр дуу уртын дуу байсан баг хамаагүй. Тэр дуунд ингээд байнгын бүжиглээл ингээд амандаа аялал ингээд бүжиглээд явдаг гэсэн. Тэгэхэд манай өвөө намайг харж ирсэн хараад хөөе наад дүүгэн манай ихчид хэлж байгаа. Хөөе наад дүүгэн онтуулаад салгалсаар байгаа бүр салга өвчин туслаа гэж хэлж ирсэн. Тэгээд яг ингээд тэрэнцэртэй болсон ч гэсэн нөгөө хүний хүсэл мөрөөдөл зүрхэн дотроо байж байгаа. Одоо сэтгэл дотроо байж байгаа гэдэг шиг ерөхий яг ингээд цаанаа ингээд нуугдаж л байсан юм шиг байгаа. Сүүлд яг ингээд манай ингээд найз нар намайг бүжиглэх дуртай болохоор ингээд бүр ингээд миний хор шарыг одоо нөгөө босгох гээд нөгөө хөдлөх гээд хор шарыг минь хөдлөхийн тулд ай тавьж байгаа л өө надад бүжиглж өгдөг. Дөнгөөл яагаад ч юм сэтгэл бүр ингээд огшиж ирээд сэтгэл ингээд яагаад одоо нөгөө хүн одоо монгол хүн морь унаад нөгөө морь уралцж байгааг харахад хамар шахахын аргагүй гэж ярьдаг шиг би хүн ингээ бүжиглж байгаа хүнийг харахаар ингээ өөрөө ирэхгүй ингээд нулимс бүр ингээ гарч ирдэг. Надаас өөр бас нэг найз байдаг. Тэгэл бид гурав хуцаг явахаа болол ирээл имлэгт тийм байх юм байна гэл хэцүү болоод тэгэл ангид хүртэл тэмцээн уралдаан болно. Цаамаг өгүүлнэ. Цаамаагүйгээр ер нь тэмцээн ер нь юм байхгүй болчдөг гэсэн. Дуулах байлаа бүжиглэг байлаа гэхэд одоо хөгжин байхгүй л өөрөө дуулж байгаа л бүжиглцдэг тийм авьяастай. Тэгэл нэг л өдөр суугаад ирсэн чинь бидэд айгүй ангиараач гэх юм уу ер нь хэцүү байлд ороод эмчилгээ энэ тэрийнх нь хараасгүй санаа зовн сүлдээ тэгэл ямар ч нэмэр авахгүй зөндөөл юм хийгээл явсан. Тэг тусам тэгэл сэтгэлийн дэмэл айгүй хөвж явъя л гэж бодсон. Тэг манай цаамч өөрөө айгүй шантрахгүй юуны хаа зориг төвчээртэй ер нь сэтгэлийн хаттай айгүй хаттай. Би лав цаамагийн оронд ийсэн бол эцээч ингэж хүслээ биелүүлэхгүй явж чадахгүй нэг гэрийн хурдл сууж явах гэж өөрт нь хүртэл хэлдэг. Ямар ч хэлсэн урлагийн хүн болно даа гэж би мөрөөдөд намайг нэг удаа сэтгэлд галах байхад сэтгэлд гал байхад гээд нэг нэвтрүүлэг ерөөхдөө уурж оролцуулаад оролцуулж ясан тэр үед болохоор би гитар дээр одоо зүгээр нэг нөгөө цохлонгийн миний найз гээд тэр дууг дуулаад гарч ирсэн. Тэгсэн чинь юу тэр нэвтрүүлгийг үзээд нэг Батгэрэл хаан хур морин уурын багш захирал Батгэрэл багш маань болохоор энэ охинд би морин уур заая гэд над дээр хурж ирээд морин уур зааж эхэлсэн. Тэгээд би яагаад урлагийн хүн болж болохгүй гэж бодонгууд одоо нөгөө Монгол улсын сүйсэн урлагийн их сургуульд ерөөхдөө хүсэлт тавиад би ингээд сурах боломж байна нөө урлагаар ингээд
сурах боломж байна уу гэд очиход болохоор надад хөгжлийн бэрхшээлтэй хүн урлагт хөл тавих боломжгүй. Яагаад гэвэл гоо үзмжийг хардаг. Тийм учраас чамд бол урлагт бол хөл тавих бол боломжгүй. Харин чи алхдаг болсныхаа дараа манай сургуульд хүсэл тавиад үзээрэй. Тэр үед явах болох юм гэж хэлжсэн. Тэгэхэд миний хувьд болохоор би яг тэр босхоор ингэж алхахтаа болохоор би заавал урлагаар би энэ хүнд амжилтанд хүрчээд би эргүүлээд энэ хүнд харуулна да гэж би бодож тэр босхоор алхаж гарч ирсэн. Тэгээд ер нь бол би урлагаас л хизэж хүндэрж олж чадахгүй байхаа гэж боддог. Өөр хэдий өөр мөрийчлээ болсон ч гэсэн урлаг бол үргэлж миний дэргэд дагаад явж байгаа болов гэж боддог шүү дээ. Дуу хөгжим урлаггүйгээр өөрийнхөө амьдралыг төсөөлж үзээгүй цолмон ковер дууны тэмцээнд оролцож шагналт байранд орсон гэдэг. Дараах нь Монголд анх удаа зохиогдсон тэрэгцэртэй сайхан бүсгүй тэмцээнд оролцож тэргүүн байрыг эзэлсэн байна. Ер нь л олон нийтийн ажилд идэвхтэй оролцож бусадтай нийгэмтэй ойр байхыг хичээдэг. Би хөгжлийн бэрхшээлтэй гэд бусдаас өөрийгөө тусгаарлах биш, бусадтай хамт байж л өөрийгөө хөгжүүлэн шүү дээ гэж тэр ярьсан юм. Би чадна сайт санаачилсан байхгүй тэр тэрэгцэртэй сайхан бүсгүй. Энэ cover дуу бас санаачилсан. Тэр cover дууны тэмцээн дээр болохоор нөгөө би чадна сайтын отгон дуу яг хийгч. Надад ерхий чи одоо энэ тэмцээн юуны тэрэгцэртэй сайхан тэмцээн болох гэж байгаа. Сайхан бүсгүй тэмцээн болох гэж байгаа. Чи оролцсон үсттэй оролцоорой гэж надад хэлчихсэн. Тэгээл за оролцъё гээл. Тэгээл ерхий нэг төд бодлохгүй нөгөө тэмцээний шалгуулт нь болоо. Тэгэл оролцож эхэлсэн. Тэр нь болохоор 2014 оны 10 сараас 12 сар хүртэл явагдсан. Тэрэгцэртэй сайхан бүсгүй тэмцээнд болохоор 2 сарын хугацаанд болохоор миний хувьд болохоор нэлээд хүнд исэн. Яагаад гэвэл нэлэх хүүхэдтэй. Дээрээс нь болохоор миний хөл ингээд тэрэгцэртэй холгоод шархалчихсан. Тэгэл яг ингээл нөгөө тэмцээний нөгөө юугаар явчихна. Одоо нэг шалгуултын одоо нэг хэсэг явцын дундуур ингээл очино гэл яваал хурж ирээл өмдөө тайлангуул нөгөө юу н хуулраал бүр ингээл шүүснэн гоочвол ерөөсөө идэх тийм юу байхгүй 2 сар тийм шархтай явсан. Гэхдээ би яг ганцаараа бас тийм хүнд байгаагүй. Тэнд бас нэлэх хүүхэдтэй хүн байсан. Дээрэс нь бүр юу н олгоогоо дөнгөж авахулчихсан. Тийм хагалгаатай хүн байсан. Тэгэл ер нь ингээл ерхий нэлээд хүнд тохиолдлуудтай хүмүүс бол нэлээд олон байсан тийм. Тэр зовлон гэж тоолгүйгээр бүгдээрээ хичээж зүтгээд ерхий тайзан дээр бүгдээр гарч ирсэн. Тэгээ 14 эмэгтэй тайзан дээр гарч ирсэн. Бүгдээрээ үнэхээр одоо үзэсгэлэнтэй одоо ингээд надаас илүү одоо ухаантай үзэсгэлэнтэй тэрхүү бүсгүйчүүд бол зөндөөсэн. Миний хувьд болохоор төрүүлсэн гэж бодоход болохоор хамгийн хичээл зүтгэлээс юм болов одоо тэр дунд болохоор байнга одоо цагаа бариад чих юм уу те өдөр болгон энэ дээр ирэх гэсэн цагт ингээ очдог. Ерөнхийд ер нь хичээл зүтгэлээрээ л төрүүлсэн болов гэж боддог шүү дээ. Бидний дунд эрүүл биетэй, элэг бүтэн амьдралтай хэрнээ цаг хугацаа, залуу нас, амьдралаа үр бүтээлгүй өнгөрүүлж, боломжоо зөв ашиглаж чадахгүй байгаа цөөнгүй хүн бий. Харин манай баримтат цувралын нэг баатар цолмон боломж бүрийг алдалгүй оролдож, зүтгэж, хөдөлмөрлөж яваа нэгэн. Баатар гэж онцлсны учир нь амьдралын төлөө түүний тэмцэгч мөн чанарыг бид амьдралаас нь, ярианаас нь, өөрөөс нь олж харлаа. Одоо хүн өөртөө зоригтой тэмүүлэлтэй байж уршилдаг гэдээ өмнө би ярьчихсан шүү дээ тийм. Мэдээж миний мөрөөдөл урлагийн төлөө ерхий явна гэж би бодож байгаа. Цаашдаа ер нь урлагаар л ямарчсан нөгөө урлагаар амьсгална гэдэг шиг л урлагаар юу хийж чадах тэр бүхнийг гаргахыг мөрөөддөг. Дээрэс нь болохоор тийм бүжгийн клуб бий болохыг хүсдэг. Тэр бүжгийн клуб маань ямар учиртай вэ гэхээр
хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөн эрүүл хүмүүс маань хамтарсан тийм клуб бий болохыг хүсдэг. Яагаад гэвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань хөдөлгөөний дутагдaltaй аягүй их ордог. Дээрээс нь одоо гэрээсээ гарч орохгүй байгаа хүмүүс ч юм уу нөгөө хүмүүсээ зориуд бүр дуудаж ингэж авчираад нөгөө эрүүл хүмүүс тэнд чинь бүжиглдэг тийм. Бүжиглж байгаа хүмүүсийг хараад өөрөөс нь урам зориг аваад хамтарч ингээд нэг ясны нийгэмшүүлэх тийм зорилго хүсэлтэй байдаг. Тийм клуб бий болох юм бол миний хувьд бас нэг болгохыг хүсдэг. Ерөнхий өөрийн бас нэг бас одоо багын мөрөөдөл биелнэ гэсэн. Яагаад гэвэл би өөрөө бүжиглэх аягүй дуртай болохоор тэнд л ямар ч нэг тийм бий болгочих юм бол нэгт одоо тэрнэртэй болоод одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө зүйл хийхийг хүсдэг учраас нийгэмшүүлэхийг аягүй мөрөөддөг учраас нэг тэрнтэй бас уялдаа холбоотой. Дээрээс нь бүжигтэй одоо урлагтай холбоотой гэсэн маягаар тийм клуб бий болохыг хүсдэг л дээ. Одоо бүх зүйл нь бүрэн бүтэн байхад болохоор ерөөсөө ингээд нэг урдаа зориг тавиад өмнөө одоо ерөөсөө тийм тэмүүлэлтэй байж ерөөсөө чаддаггүй гэх юм уу. Нэг тиймэрхүү жоохон нэг хойрогдоо болчихсон юм шиг санагдаад идэг юм а. Зарим залуучуудыг харахад бусд нь болохоор тиймэрхүү одоо тэмүүлэлтэй залуучууд байна л та. Тиймэрхүү хүмүүсийг харахаар болохоор жоохон тийм сэтгэл гундмар санагддгийг. Яагаад би өөрөө алхаж гიშгэж чадахгүй байж урагшаа яваад те хүссэн зүйл рүү тэмүүлж чадчихад алхаж гიშгээд явж байгаа хүмүүс маань яагаад тэмүүлээд өөрийнхөө амьдралыг өөрчилж болохгүй гэж би өөрөөдөө боддөг юм аа. Тийм ээ. Та, би, бид бүгдэд амьдралаа өөрчилж, ад жаргал, баяр хөөр, хүсэл тэмүүлэлтэд хүрэх боломж бий. Сэтгэлдээ байгаа галыг асааж, өмнөө байгаа сайхан ирээдүйн рүүгээ бидэнтэй цуг урагшлаарай. Намайг хайрлаач. Болормонгон дуслын болзоонд болж уй. Бурхан зүрхний чинь бодол нь болж уй. Сэтгэл зүрхний чинь сэлүүрэн болж уй. Цэрлэн цоо харсны чинь гал төлн болж уй. Гараас минь атгаад гайхалтай 3 үгийг хэлээрэй. Ганцхан секундээс илүү намайг бүх хүлээлгээрэй. Хайрлаж аваарэ намайг. Хан хорвоод ганцаараа минь бүүлдээрэй. Дурлал харийн болзоонд чамайг үрэй. Дусал нулимс надаас бүү нугуулаарэ. Дурлалыг надад мэдрүүлэхдээ дуусашгүй мэдамттай жаргал гэж мэдрүүлээрэй. Дундаа тавьж өгөх дарс шиг гашуун гэж бүү бодогдуулаарэ. Далай шиг харин давсыг надад бүү амсуулаарэ. Далангаа зөндөр давааг туулчихсан болохоор дарсны гашууныг бүсөхөөрэй. Намайг хайрлах хэцүү гэж бүү бодоорэй. Нандин зүрхэндээ жаргаан гэж өөртөө амлаарай. Нэг юм шиг. Сэтгэлдээ нартай яваа нэгээ сайхан халуун урмын үгээр тэтгэрээ асаж байгаа галын дүлдээр усан нулимс сунгахгүйгээр алт нарыг чиглэн хамтдаа ургаарай атархлын бараан сүдэрц дарахтаа амны хамурор чанхан твэрээ Дэмэрэвлэх хорвоод бисээ түшиж явхад гэрэл орхон Дүнэр шөнөөр царан гэдэг юм шүү дээ Хүн ороо харин ороо хайр ороо сэтгэлийн бурмаа Тэчээгдэж тэтгээгдэж ертөнцид амьдрах хүчийг олж авдаг юм Мөнх амьдрах биштэй хүний хорводэр Мөрөдлөөрөө чи тэр бүхнийг бүтээгээд Өнгөнгийн жаргал бүхнийг өрөөл бүсдэд түгээгээрээ Өөрийн гисэн